Манч хэмээгт нь уруугчид тэнд одоо хүртэл байдаг. Одоо энэ улс орны хувь заяагаар тоглож байгаа гэдэг байгаа да. Эрх мэдэлтнүүд гэдэг байгаа да. Улаач яагаад энэ 76 хоног дээр нь дахиад 50 хоног зам үйл хийсэн гэдэг нь ерөөсөө тэднийг өхүүлэхээс илүү өвөг дээдсэн энэ тэрний тим удам гэж байгаа. Тэгэхээр өвөг дээдсүүд нь дээд тэнгэрт байж л байх хэвээр тэднийг барьцаалж барьж ав гэж. Давхар мэдүүлсэн байна да. Тийм байна. Магад эдний урвалтынхын шанд тэр дээр нь өвөг дээдсэн үр хойчийнхоо өмнөөс ял идлээ да. Тэд шийтгүүлж байвал яах вэ? Ёстой энэ ч нөгөө өгч байж л мэднэ үстэй. Зүгээр л та нар цаг нь болохоор өгөхөөрэй тэгээд ойлгох чинь дөө. Зарим зүйлийг хамаагүй задлах гэхээр та нар жоохон тийм хийсвэрлэх гэх юм уу да. Яг далд мөн чанараа танихгүйгээр ингээд төсөөлөд яваад байдаг. Тал руугаа явцдаг шүү. Ер нь их юм мэдэх тусмал энэ хорвоод амьд байх сонирхол буурдаг юм дөө. Тэ улаачиг харалт одоо чамд 10-20 сая доос өгье. Эсвэл нөгөө талд нь би удахгүй өгөх гээд байна. Ерөөсө цаг маань болчихжээ. Над өргөл барьж байхгүй гэдэг. Яах вэ гэвэл улаач алийг сонгох вэ? Тэр өгөх гэж байгаа руу явна гэж боддоо. Тийм шүү дээ. Яагаад гэвэл илүү бодит зүйл, өөрийнх нь мэддэг зүйл нь тэнд байна да. Бас тэндээсээ улаач ингэж ялаад ирэхээр маш их тийм одоо энэ хорвоодох сайхан шинжүүдийг ингэж мэдэрч баясдаг байх нь шүү дээ. Улаач бол ер нь бол дурсамж бүтээх дуртай. Тэрнээс тэр эдэн жил тэдэн нас хүрээд тийм амьдран гэсэн тийм төлөвлөгөө байдгүй шүү дээ. Ерөөсөө л сайхан яг нөгөө бидний нөгөө алгинцаар тавьж ингэж тэнд тандуулахыг энд тэгж яв эднийг судал гэдэг яг тэр шиг юм дурсамжинд дуртай гэх юм уу да. Ад сарсан тийм зүйлд их дуртай. Хинч өхлөөс айгаад зүхтааж явахад нэг хар уягтай буу болохоор би өгсөн чи авахгүй зүгээр хоёлаа үзээд хийхээр өнөөх нь эсрэг талынх нь гайхах юм болов. Уян солиотой амтан байна гэх юм болов. Энэ бол бас л дайны арга шүү дээ. Сөрөг дайралтыг шууд хийдэг байх. Бусд нь зүхтаадаг бол улаач шууд дайрдаг байх нь шүү дээ. Цочирдуулж. Өгөдөд бол өвөөгөөс нь өөр бусад онгод эд байгаа шүү дээ. Гэхдээ хүмүүстэй хамаагүй золгож болохгүй. Хүний дотоод сэтгэлд жоохон л хар буруу санаа. За тэр өмнө нь буруу аргаар явж байсан ч юм уу мэдээж ариун цагаанаар явдаг хүн байхгүй шүү дээ. Сайн мог үйлцэн байхад хар тал нь ажиглагдаад ирвэл дош хөрчдөг. Улаачийг шахах үед амьдар нь тавдахтаас юм бусдыг бол яах вэ? Өвлийн үдэн үстэй. Тийм учраас өвөөгөөс нь бусад онгодуудтай бол хамаагүй залгаж болохгүй. Жирийн хүн. Өвөө нь бол арай зөөлөндөө ороод байгаа маа бас. Арга юм олдог. Тэд бол бүр дошгорсон болохоор жоохон тийм асуудал гарч ирвэл өршөөдгүй.
Тэр чин өөрсдийнх нь тэнгэрийн суудлаа дэв гэж юм байна. Улаачаас ч бас тийм байхыг шаардна шүү дээ. Тэгээ хийх үйл нь хүртэл тусдаа чанга хатуу. Тэгээд нэг тийм өвөө нэг тийм л үлгэрийн ч юм уу. Та нарынхаар бол үлгэрийн эсвэл төсөөллийн ч юм уу тийм л юм хэлж байгаа юм уу да. Уул нь хотлаа зүйл биш юмсан. Гэхдээ хүч байж л үннийг мэднэ гэдэг үстэй. Та нар сүнс бол хүрээдэр тэгэл хаяанда өвөөгийнх нь ярьсан зүйл нэрээ тийм штэ гэж харцгаад буцаад амилж чадахгүй шүү дээ. Бусдад хэлж чадахгүй. За. Оо баахан л сон юм ярьж өглөө. Ялалаа. Тэгээд төсөөлөд манараа цууцгаач юм да. Зарим үед энэ ахуй амьдралаа бодож явах бол хит тэнгэрийн бодож санаархаа байвал тэгээд Ахуй амьдрал юм асуу штэ өвөө асуу. Хийж үлээ.